Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө барамжлал хэлээр С нэмэх барамжлал хэлээр тэгштэл хэрхэн бодох вэ? Тэрийг яаж бодох вэ талаар тайлбарлая. За тэгштэл бодохын тулд маш амархан. За биднэрт ийм тэгштэл бай гэж бодъё. Y тэнцөө 2-ыг үрчэн A 2A за нэмэх нь BC хасах нь 9A гэсэн тэгштэл байя. За энэ тэгштлийг бодохын тулд бид эхлээд энэ тэгштэл дээр хэдэн хувьсгч байгааг тоолох хэрэгтэй. Y, A, B, C гэсэн нэгсэндээ 4 төрлийн хувьсгч байна. Энэ 4 төрлийн хувьсгчийг бол зарлж өгнө. За энд буюу бүхэл тойлбрээр A, B, C, Y-ийг зарлж өгнө. За тэнгууд энэ 4 хувьсгчаас 3-ыг нь бол өгөгдлийг өгөх ёстой юм байна. A, B, C-ийн өгөгдлийг өгнө. Y-д утга хадгалах юм байна гэсэн үг. За тэгвэл A нь 7, B нь 9, за C нь 12 болъё. За тэнгууд бид нэр Y гэсэн хувьсгчнда тэг сутгыг оноож өгнө. За ингээд тэгшгэлээ бодохын тулд математик дээр түрүүнийх шиг Y тэнцүү 2A нэмэх нь BC хасах нь 9A гэж бичдэг бол барамжлал хэлэн дээр тэгж бичихгүй 2-ыг үрчэн A нэмэх нь B-г үрчэн C хасах нь 9-ыг үрчэн A гэж бичнэ. За энийгээ хэвлэхийн тулд бид нэр C out функцэн дотроо Y гэж бичиж өгөөд хэвлэхэд хангалттай. За ингээ хариу 59 гарч ийн. За энэ 59 гэсэн хариуг хүмүүст ойлгомжтой хэлбэрээр харуулъя гэвэл дараах хэлбэрээр хэвлэнэ. За жишээлбэл ингэн. За 2-ыг үрчэн. За Y тэнцүү 2-ыг үрчэн A байсан тийм үү? За тэгээд дараа нь нэмэх нь B-г үрчэн за нэг өсөнд орон бүрнээр нь бичээд өгнө гэсэн үг. C за одоо хас тэмдгээ оруулж ирнэ. За хасах дээр энэ дээр нь 9-ыг үрчэн гэж биччихье. За үүний дараа одоо A оруулж ирээд тэгээд тэнцүү Y. За одоо ажиглуулад үзье. За одоо бол хариу албасаар гаж Y тэнцүү 2-ыг үржих нь 7 нэмэх нь 9-дөр нэмэх нь 9-ыг үржих нь 12 хасах нь 9-ыг үржих нь 7 буюу 59 хариу гарсан байна. За энэ ямар тэгштэл бодож байгааг бүр нарийн гаргаж өгье гэвэл бид нэр энэ мөрний дээр C out гэж бичээд ингээд бичээд өгөх боломжтой. Y тэнцүү 2x нэмэх нь BC хасах нь 9A гэж бичиж өгнө. За тэгээ мөр унгаагаад ингээд хевлээд өгнө. За тэгэх юм бол яг ямар бодлого бодож байгаа нь бол тодорхой болно. За энэ тэгштэл дээр энэ A, B, C-г компьютерийн keyboard-оос авна гэвэл дараах байдлаар бас бичих өгч болно. За энэ A бол яг хуу A7 гэсэн утгыг оноож өгч ирнэ гэсэн үг. За 8 дугаар мөрөн дээр B9 гэсэн утгыг оноож өгсөн байна. C-д 12 гэсэн утгыг бол оноож өгсөн байна. За C out функцаар бид нэр шууд A тоог оруулах гэж бичиж өгч болно. За тэгээ мөр унгаагаад дараа нь C A гэж аавна. За дараа нь C out функцаар B тоог оруулах гэж хүчээд за мөр унгаагаад дараа нь C B гэж утга аваад дараа нь C out функцаар C тоог оруулах гэж хүчээд мөр унгаагаад за тэгээд C гэд биччихнэ. За одоо ажлуулаад үзье. За хэрэглэгч A тоог оруулах гэсэн байна. 67 B 4 C 8
За ингээд бичгээд хариу бол гарч ийн. Y тэнцүү 2-ыг үржих нь 67, нэмэх нь 4-ыг үржих нь 8, хасах нь 9-ыг үржих нь 67 буюу хасах 437 гэсэн хариу гарсан байна. За ингээд өнөөдрийнхэн видео бичлэгээр Y тэнцүү 2A дээр нэмэх нь BC, хасах нь 9A гэсэн тэгштэйг хэрхэн бодглохоор та бүхэн тайлбарлаа. За танд манай бичлэг таалагдсан бол лайк дарж комент бичээрэй. За мөн бусдад түгээж шеэр хийгээрэй. Сувгийн маа subscribe хийж дагаарай. За баярлалаа баяртай.